Эрүүл байна уу? Эмч сум байна. Тэгэхээр цэвэршилтийн үед, цэвэршилтийн дараах үед бол зүрхний ишемийн өвчин бол тодорхой эмгэг замаар үүсдэг. Энийг болохоор зүрхний X синдром буюу эсвэл зүрхний менопаузын шалтгаан ишемийн өвчин гэж үздэг. Яагаад гэвэл эстроген гормон цэвэршилт эхлэх үед юм уу цэвэршилтийн дараа бол багасдаг. Эстроген гормон бол судас сатуурлын эсрэг өөх тос бодсон солилцоонд бол чухал үүрэгтэй оролцож байгаа даавар байдаг. Тэгэхээр энэ цэвэршилт явагдаж байгаа үед бол энэ дааврын хэмжээ буурах юм уу бодсон солилцоонд өөрчлөлт өгч зүрхний ишемийн өвчин үүсэх хэд хэдэн эмгэг замын хүчин зүйлс байдаг. Нэгдүгээрт нь бол өөх тосны солилцоо алдагдаж муу өөх тос ихс хандлагатай байдаг. Хоёрдугаарт нь яг энэ өвчнийг үүсгдэг бичил суцсанд бол агшилт юм уу өөрчлөлт явагдсан нь бол бас зүрхний ишемийн өвчин үүсдэг. Гуравдугаарт нь бол суцсны довтор ханы эсвүүд маань хямарч үйл ажиллагаа нь өөрчлөлтөнд ордог. Гэх мэтчлэн эмгэг замаар явагдаад зүрхний ишемийн өвчин буюу цэвэршилтийн үед бол сайн мэдэгддэг те. Дээшээ ингээд амьсгал бачуураад амьсгал авсан ч аваагүй юм шиг мэдрэмж төрдөг. Зүрхээр ингээ хаяа хатгаж өвдөх юм уу базалж өвддөг. Зүүн гарлуу дамждаг. Зүрх тогтворгүй болсноор зүрхний хим өөрчлөгдөх юм уу цусны даралт өөрчлөгддөг. Хамгийн гол нь энэ X синдромын үед бол зүрхний бичлэг зүрхний E2 гэдэг юм илэрдэггүй учраас төөрөгдөлд ороод идэг. Тийм учраас онш тодорхохгүй байна ч юм аль эсвэл энэ цэвэршилтийн нас цэвэршилтийн дараах үед бол ялангуяа эмэгтэйчүүдийн мэс залсад орсон хүмүүс бол ирж яг иймэрхүү байдлаар онцлогдох нь түгээмэл байдаг. Тийм болохоор цэвэршилт явагдах юм уу цэвэршилтийн дараа бол зүрхний ишемийн өвчин үүсч байвал зүрх судасны эмч тандуулж шинжилгээ хийж тодорхой болгож эмчилгээ хийлгэрэй гэж та бүхэндээ хэлмээр байна.